За энэ бол миний 2 дахь бичлэг. Энэ бичлэгээрээ би болохоор юу unbox хийж байна. Энэ болохоор OnePlus гэдэг утас байгаа. OnePlus 6 гэдэг утас. За эхлээд дотор нэг юм кейс байна. За цагаан өнгөтэй ийм гоё утас байна. За одоо энийг задлаа. Хотох юм. За хотох. За задлж байна. Маш гоё минимал стилтэй. Цагаан өнгөтэй. Энд чинь 6 гэвчсэн. За. Йоо, nice. Nice. Би нууцын нэрээ өмнө баг харж байгааг баха. Бичлэг нэрээс яаж авд юм бол. Энэ доороос авд юм шиг нэ. Nice а. Энд чинь нэг камертай юм байна. Камерын дээрээ iPhone X-ийг бодвол маш жижигхэн юутай. Энийг яаж авд юм бэ? Энэ. За уцаа хамгийн сүүлдээс нь дотор нэг л юу байна. За нэг юм цаас байна. Цэнэглэгч. Энэ fast charger мөн үү? Fast charger. Гоё өнгөтэй юм цэнэглэгчтэй юм байна. За өөр чихвч ирдэг юм байна. За уцаа одоо үзье. Энэ дотроос юм байна. Энэ дотроос кейстэй юм шүү дээ. За хоёр кейстэй болчлоо. Энэ дотор болохоор янз бүрийн нэг юм. Янз бүрийн заавар маавар хэрэггүй юмнууд байна. За одоо асааж үзье. За скам болчих жаа. Дами юунит болчихжээ. Энд touch screen-ийн юутай логотой. За асахтай ингэж асаж байна. Сайн уу гинэ. Дэлгэцэн бол маш сүүл үеийн дэлгэц байна. Өндөр гоё харагдаж байна. SIM-ийг нэ за SIM одоохон байгаа. За wireless-а төр зүр бас бич. За эднэрийн дараа тааруулчихдаг. Оролдоод камерыг гаргаж үзүүлье. Oh shit. Юу юм wallpaper нь бас маш гоё зураг байна. Ийм зурагтай болохоор хүмүүс авдаг баг. За камерын л үзье. Ингэж харагдаж байна камераар. Гоё зураг байна. Селфи хийж үзье. Селфиний камерын. За. Зураг иймэрхүү гарч байна. За on screen fingerprint-ийг үзүүлээ. Ингэж болж энэ зүгээр дэлгэцэн унтраалтай байхад ч гэсэн ингэж дуусгая. Таалагдвал лайк, таалагдахгүй бол комент хийрээ. Subscribe хийгээрэй залуусаа. За комент үлдээгээрэй. За bye.